Отгон тэнгэр их сургуулийн зүгээс Чингис хааны тэргүүн зэргийн одонд академич Наран Гэрэл багшид хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр академич Наран Гэрэл багш тухайн сургуулийн оюутан залууст хандан хууль эрх зүйн талаар лекц уншиж өөрийнхөө мэдлэгээсээ хуваалцлаа. Академич Наран Гэрлийн хувьд өөрийн ажил мэргэжил карьерийн замлаа Отгон тэнгэр их сургуультай холбон тайлбарлаж, хуульч хүн ямар байх ёстой, ямар чадварыг эзэмших шаардлагатай талаар оюутан залууст лекц тавилаа. Түүний хувьд энэ салбараас төрийн дээд Чингис хааны тэргүүн зэргийн одон хүртсэн анхны хүн болж байгаагаараа онцлогтой юм а. Монгол улсын хууль зүйн салбараас түүний дотор эрдэмтэн судлаачдаас тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнуулсан эрхэм хүн маань манай Отгон тэнгэр их сургуулийн хүнд доктор Содос хөрөнгийн Наран Гэрэл багш маань манай сургуульд ирж багш оюутнуудтай уулзаж оюутнуудад бас үнд сургаалаа хэлж биднээс бас талархаж баярлж явдгаа илэрхийлсэн ийм сайхан арга хэмжээ болж байна. Монгол төрийн хамгийн тэргүүн зэргийн дээд одон их эзэн Чингис хааны одон бол маш олон сайхан хүмүүсийн надад өгсөн буян заяа тэр тусмаа Отгон тэнгэр их сургуулийн профессор багш нар ажилтнууд үе үеийн төгсөгчдийн тэр сэтгэлээр би энэ том төрийнхээ хишгийг хүртсэн гэдгийг өнөөдөр зориуд онцлон тэмцэж хэлэхэд сэтгэл татаа байна. Баярлалаа. Академич Наран Гэрлийн хувьд хууль зүйн салбар тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм а. Түүний хувьд өөрийн олон бүтээлээрээ дэлхийн хэмжээнд танигдж хүлээн зөвшөөрөгдсөн. Харин Отгон тэнгэр их сургуулийн хувьд түүний бүтээлийг өдөр тутмын сургалтандаа тогтмол ашиглаж оюутан залуусынхаа эрдэм мэдлэгийг тэлж байна.